За ингээ хоньны толгоогоо сайхан чамж хүртэл зоогсны дараа бүгдээ ажилдаа орлоо. За оройд бол манад маш их ажил өрнөдөг байгаа. За өчөө толгоогоо угаах нь угаана. За бууз баншаа хийх нь хийн. За ингээд ил галдаар хуугалж ирсэн. За өчөө толгоогоо угааж байна. За толгоонуудаа бүгдийг заалаад бэлдээд за ингээд ам амарнд нь байгаа нус нулимс. За ингээд бас энэ маш сайхан цэвэрлж угаана. За тэгэнгүүтээ хамарлуу нь хүртэл савхтаж ирээд л янзын сайхан угааж байгааг та бүхэн харж байна. За энэ жилдээ манайх ингээд гэртээ ингээд ажил үйлээ хийж ин дараа жилээс ерөнхийдөө Дархан хоттой нэг ажлын байртай бүтээгдэхүүний үйлдвэрлэдэг нэг цэгтэй болъё хэмээн төлөвлөж ажиллаж байгаа. За ингээд манай өвчүү сүүл маань ингээд энд хүрээд манайхаа дуусч байгаа шүү. Саяхан манад нэг хулгай орсноос болж за одоо нөөц маань бүгдийг авсан учраас нөөцхүү болсон. За хэдэн хоньны толгойд үлдсэн байгаа. Тэгэхээр та бүхэн маань хоньны толгой авъя гэж бодж явуулнаас надтай холбогдоод ингээ хоньны толгой авч болно. За аавынхүү удахгүй том болоод аавтайгаа очиод ингээд өвчөө толгойгоо хуухлаад суух юм шиг байгаа. Одоохондоо миний хүч ингээд толгой өвчөө сүүл аавдаа зөөж өгöd тусдороод байгаа та бүхэн маань харж байна. За удахгүй миний хүү ил гал дээр та бүхэнд маш сайхан өвчөө толгой хуухлаж өгнө гэж аав бас бодож байна.